гишүүддээ баярлалаа. Ойрхон манай салбарын юмыг сонсоод ер нь бид ч бас их хичээж энэ болцоог ашиглаж мэдээлэл ахиу өгөх гэж хичээж байгаа. Надаа бид нар ч юу хэрэгтэй гэвэл энэ салбар үнэхээр боломж нөөц байна. Жохон санхүү бодлогын дэмжих хэрэгтэй. Тэгэхээр ажлаас гаргаад байнгын орооны тогтоолуудаар намайг зэвсгэлээд байвал би тэрийг чанчаад нөгөө хөгжлийн хамтаагаа тулна, сангийн хамтаагаа тулна. Энд бид нар мянган гоё юм яриад бүх хөтөлбөрүүд тэнд очиад хасагддаг. Сая 26 оны улс орны хөгжүүлэх төр эдийн засгийн бодлогоос манайхс 19 заалт яг тулгуур 19 заалтыг хасаал хийчих. За одоо тэр нь сангийн хамтаар чинь дахиад бас хэдэн хасагдана гэдэг. Ингээд нөгөө салбарын бодлого чинь цогц биш ингээд. Аваа явж байсан юм чинь гинтийн савлгаанд ороод ингээд байхаар доктортой адил хөгжлийн бодлого ирэхэд амаргуул болоод байгаа. Тэгэхээр та бүхэн тэр саяны адууны асуулгыг гой шийдчихмээр бүгдээрээ. Малынхаа үржилслийн асуулгыг нэг талдан гаргаа шийдчихмээр байна. Ингээ хамтраад нэг ажлаас гаргаа шийдээ яваад дүнлэх гаргаад байвал их салбарт их дэм болох юм байна. Би бол байнгын ороогоо дандаа дэм тусалцаа боломж ижил одоо ойлгож хараад хандаад байгаа. Тэгэхэд ээж бүрнээр нь энэ салбарыг нэг цогц болгоод, шинжлэх ухаантай болгоод, хүний нөөцөө бэлддэг болгоод нэг явчмаар байна. Жишээл одоо батлан хамгаалах салбар хүний нөөцөөг өөрөө барьдаг байхгүй юу? Захиалж бэлдээл сургууль төгсгөлд тангар өргөөл офицерын вагон зүүж өгөөл тушаал гардуулна. Та тэр ангид тэгээд тим мэрэгчлэр томилогдно гэж. Ийм л байдаг бас. Хуучин одоо манай хөдөө аж ахуйн салбар чинь Монголын хамгийн олон эрдэмтэнтэй, хамгийн олон лабораторитой, хамгийн олон хүрээлэнтэй, хамгийн сайн бэлтгэсэн боловсон хүчинтэй гайхаж ирсэн үедээ аж ахуй шүү дээ. Тэгээд ийм болчих гэж. Тэгээд ерөөсөө тийм систем ингээд алдагдчихсан. Энийг нэг цогц болгоод нэг том ажлын хэсэг гаргаж дүгнээд эрдэмтдийнхээ үгийг нэг сонсоод хөдөө аж ахуйн салбарын чиглэлээр ингээд нэг бүгдээрээ нэг ажиллаад тул бас үр дүн гарах байхаа гэж бодож байна. Баярлалаа.